Биш тийшээ дуудагдвал бичлэгүүд хэрэгтэй. За би дөрвөөс нэг юм дуудсан байна. Тэгэхээр нэг бичлэг тавьж магадгүй. За жагсаалтын элементүүдийг яал гэнэ. Хэвл яал гэнэ. За ийм бодлого байна. Энэ бол хуучин 100 явагдсан нөгөө Майкод скул гэдэг нэг онлайн сургалт явуулдаг юм байна. Тэрний бодлого юм байна. За энийг бүрийг яаж болох юм байна. Видео хичээл авах тэрийг үзэж байгаа хийсэн ч болох юм байна. За холбоос жагсаалттай яач байна. За нөгөө юу нэг видео дээр дарцсан юм байна. Энийг үзэж болно. Гэхдээ энэ англиар тэгээд амар интэг хүн ярьж байгаа. За operations in linked list, and we also compared linked list with arrays. So now let us implement linked list. The implementation will be pretty similar in C and C++. There will be slight differences that we will. Одоо энийг үзээд явах. Бид нэр өөр үзэх юм байна. За жагсаалт үзсэн. Энэ жагсаалтын нэг бол наашаа цаашаа явах дадлага авах тийм бодлого юм байна. Тэгэхээр эхлэлний зангилааны заагч нь өгөгдсөн. За тэгээд дотор нь зангилаа болгон дата гэдэг тийм юм байдаг. Тэгээд бид нар яа гэж байгаа хэвлэл яа гэж байгаа. Тэгвэл нэг онцгой тохиолдлууд бас түрүүчийн бодлоготой шиг байж болно. Толгойн жагсаалтын заагч гэдэг за head ч гэдэг юм хөрсөж байгаа. Тэр нь нуул байвал тэр ерөөсөө тэр жагсаалт маань хогоосон байна гэсэн. Нэг ч хэлмэд байхгүй. Урт нь 0 байна гэсэн. За тэгээд үснэ адилхан ийм зангилааны утаа маань бас бага. Айдгаар элемент гэдэг бол тийм юм аа. За жишээ нь 2 гिचэл 16 гэдэг өгөх юм бол 2 элементтэй юм байна. Тэрийг жагсаалтанд хийчих юм бол тэрийг хийх юм байна. За 16 яг энэ дараа жагсаалтанд орсон гэж үзээд хийх юм байна. За орсон гэдгийг энэ хийчих байгаа. Энэ main function дотор гараас утгуудаа аваад энэ сканер гэдэг уншаад тэгээд жагсаалт руугаа insert node гэж аваад хийцэн. Дугаарыг нэгдвч жоод энэ дугаар нь дэмэдтэй. За ингэж хийцэн. Тэгэхээр бид нар жагсаалтаа одоо үүсгэж өгсөн төрөчийн бодлого. Энд дээр зүгээр л хэмжлэн гэсэн үг. Хэмжлэнэ. Эхнээс нь ахуулаад дуусна хэмжлэн. Өө чи яасан. За за print link list гэдэг бид нар энийг бичих үүрэгтэй тэр доорх сөргөд дуудсан юм байна. За толгойг өгсөн head гэдэг. Тэгэхээр яг уу head нь null байвал юу ч хийхгүй. Тэгэхээр нэг тийм while давтчихээд тэрэн дотроо за нэг node гэдэг нөхөр байх юм. За тэр дээр зарлах юм шүү. Node-ийнх нь биш node нь өөрөө юу байх юм бол null байх юм бол дууссан гэсэн үг шүү дээ. Null-тай тэнцүү биш байгаад байвал null чинь яагаад байлаа? Жижигээр хичээд байлаа. Null чинь жижигээр байлаа. Жижигээр юм шүү. За жижигээр хичээ. Түрүүн чинь газар томор харагдаад байлаа. За ийм давталт бичиж яа гэсэн үг. Тэгээд нөөдөө дээр зарлахтаа хамгийн анхны утгыг нь head гэдэг хүчин. За бид энэ одоо бичих юм. Тэгээд одоо энэ дотроо болохоор нөөд нь null биш юм бол тэр чинь хоосон биш зангилаа гэсэн үг. Одоо төгсгөл дээр очиж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар хэвлэх хэрэгтэй. За ганц хэвлэлдэг юм чинь шүү дээ. За хэвлэх гэдэг юм байна үү дээ. Хэвлэх гэсэн тий. System нэг hello world гэдэг гэж хэлээд гэж тий. Out гэдэг нэг объект байдаг. Out-ийнхаа headline гэдэг утгач байна. Тань дээр тэр node-ийнхаа элементийг датаг нь хэлчихнэ. Тэгэхээр яг ингэх бол та хоосон зааж болох юм. Энд дээр хоосон зааж болохгүй зүгээр юм хоосон тэмдэгтгүүрэн дээр хонч ямар амарч гэдэг. Хоосон заагаад нэгэх нь node-ийнхаа датаг хэлчих. Дата энийг юм асуураад байхгүй шүү. За ингээд хэлчихье.
Энийгээ сүлд нь хуваачиж байдаг. За ингэнгүүтээ одоо яг хуу манай нүүд гэдэг нөхөр цаашаа дараагийн зангилаар явах хэрэгтэй. Тэгэхээр нүүд бол одоо өөрийнхөө зангилаан дотроо байгаа next гэдэг тэр загчийн зааж байгаа юм занаа. Нүүдийн ч загч, нүүдийн next нь ч загчтай тийм. Тэгэхээр ингээд ийм байдлаар дараагийн зангилаар орчихно. Тэгээд яг дараагийн зангилаан дээр очсон чинь тэр нь бас нууц биш үү доторх юм хөвлөөл энэ дээр их үе чи мөр шилжүүлж байгаа тийм. Тэгэхээр за яг хөө нэр ч юм. Ийм чинь за яг нөгөө Java string class нэмэх тэмдэггээр юу үлдээгээд тийм. Тэр тоог аваад араас нь залгачих хөл тоог. За нэг юм бол одоо би яг энэ дээр нөөдөө зарлцгаа тэгээ бараг болчих юм шүү. Болчих юм шиг байна. За юм шин тэгээд үзье. Алдаа малтаа харагдвал хэлээрэй гоё. Юм хэлээ. Бүрсэн дээ. Юу ч үлээ. Линкэд simply list note. So yeah. Гэдэг чинь. Яа, ингээд болох нь манай функц юу ч буцаахгүй void гэхээр тийм буцаах юм болсон. Тэгэхээр ингэж энэ дээр хоосон зай авчих юм бол мөрөнд нь ихэндээ хоосон зайтай болчих гээд байна л да. За ингээд үзье. Энд ч баг хийх үүрэгтэй гэх юм шүү дээ. Нөгөө ганц хүн тестэн дээрээ шалгалаа болж байгаа юм шиг тийм гаралт нь ингэж гарлаа гэсэн нэг хүмүүс ингэж гарлаа гэх юм. За яг нөгөө массив яг энэ хэвтэр үйлдэл дээр бол массиваас илүү гараад байх юм алга. Тэгвэл массив ийм хоёр тоо галцсан тэрийг хэвдээ ингэж бас л ингэсгээл хэвдэн штэ. Хурдны үед бол ямар ч ялгаа байхгүй. Хурдаараа бараг удаанч гэж юм. За очиж гэж бүх тест рүү явуулж юу. Яа, гэж болж байгаа юм те. Хоёр тест. Хоёр яг 8 тест шиг маш. Энэ 5 оноо хөтлөө гэдэг. Оноо нэгсэд яваад байдаг. Тэгээд одоо надад гэдэг байгаа маань би нөгөө лаб дээр юм хөө лекц хичээл дээр бодлого бодож явсаар 800 оноо болсон. 850 хүрвэл надаа дахиад нэг бодохгүй. Би одоо 4 онцтой болсон маш тийм бадч гэдэг юм байна. Тэмдэг өгөөд яваа. За энийг л болсон зарим тест нь галттай. За ингээд анхнаасаа эхлээд аяг амархан юм байна. Энэ бодлогыг ингээд бодчихлоо. Ер нь бол та нар гэртээ ч гэсэн бодчих бодлогод харж байгаа. Байх уу ингээд энэ жагсаалтын дуусч байна. Одоо жишээ нь жагсаалтан дээр байгаа бодлого бол энэ хэдл байна шүү дээ. Энд би бодож байна. Энэ аргашаага юу устгах, зангилаа устгах, нөгөө талаас нь хинглэх уруу дараалалаар тийм. Ерөөсөө жагсаалтыг уруу дараалтаа болгох ч гэнэ үү. Тиймхүү жижиг сажиг тийм болгоно байна. За энийг ч өнөөдөр хийж чадчих жагсаалтан дээр их гайгүй болчлоо гэсэн үг. Хоёр жагсаалтыг нийлүүлнэ айлгын за нэг юм бодлоо байна. Ингээд нэг амархан байгаа дээр тэр дараа ичлаа. Нөгөө бичлэг нь өгсөй. За энэ их богино болсон шүү. 9 минут. Богино